Та нар сайн уу? Би бас сайн. Оо, тавьдсан уу? Олсон play button. Түшгэх найз хүнтэй бүр найз болцоо. Энд аим гоё харагдаж байна. За, онгоцны бодлоо хүрээдэлээ. Ачаага өгцөө одоо суух гэж байна. Франц явлаа. Онгоцонд одоо 7 цагийг өнгөрөөсөн байна. Би онгоцноос буухаараа уулзъя. Парис такси дуутахаар амар хурдан хүрээд ирдэг юм байна. Би гайгүй удах байх гэсэн чинь 3 минутын дотор хүрээд ирдэг. Тэгээ би сая ингэ сормоос нэг нүрэ бодчихсан хгүй. Тэгээд нэг сормоосаа будсан, нөгөө сормоосаа будаж амжаагүй. Тэгээд манай таксины ах намайг бичлэг хийж болно гэсэн нэг хөөрхөн шарт царайтай ах байна. Тэгээ Франц жоох хулгай ихтэй. Тэгээ түшиг ахын гэрийн доор би яг буун. Тэгээ түшиг ах шууд гэрийнхэн доороос намайг тосож авах ёстой л нэг тийм байна да. Энэ таксины ах маань жоохон гахаалах шиг надад тэгээ яг гэхдээ одоо влог ч охинтой явж штэ. Надад бол ингээ хүмүүсгүйгээл гоё амьдралын юм аяг сайхан байна уу. За би яг одоо Эвлийн цамхахын хажууд явж байна такситайгаа. Тэгээд гадуур цагаар үнэхээр гоё байна уу. Түшигийнхэн гэрийн гадаа ирчлээ. Тэгээ таксиныхан мөнгө өгсөн чинь нөө таксины ахт маань задлах мөнгө байхгүй. Тэгээ энэ дэлгүүр рүү ороод задлж гин. Монгол шиг юм байна уу. Ерөөсөө ялгараад ах юм байхгүй. Га мөнгө байхгүй. Шууд ингээл дэлгүүр рүү ороод задлуулчаад дэр яханд сууж ил гэж намайг. Энэ тэр би ч хараа өөр ах гэж утсан штэ Франц. Yeah, thank you, ciao. Thank you, ciao. Опа, баяртайнд минь бүрүүчгсэн баярлаа. За таксиасаа буучлаа. За хэлээ түшиг ах руу залах юм. Тайм байцгаана уу? Тавтай морил. За түшиг ахын дэрлээ. Яг бичлэг ингээ хийгээд сууж исэн чи ороод ирэх юм. Харин тэглээ. Хаалга цөм зохиол ороод ирэх юм. Түшиг ахын гэрийн нойл юу юм бэ? Гой цэнхэр өнгөтэй миний дуртай. Бас нойлын баг рекламч гэдэг юм шүү. Үгүй энэ таац нь ямар өндөр юм бэ тий? Хаалганаас айгуу сонирхолтой юм бэ. Хаалга өргөөрөө байна. Харин тийм нойлд бас партай. Харин тийм би сая бас ус татаж чадахгүй сая нөгөө нарах гэж байна. Түших гэрээ танилцуулж байна. Өө энэ ч ямар тухтай юм те. Гадаас нь жоохон мүүд өрөө нүгөө. Вау. Тэгээ та Instagram-ийнхаа сториг эндээс хийгээд идэв штэ. Сторигоор ингээл нэг кофе барьсан те. Дандаа ингэ зогсдөө ш түшиг ах. Кофе дол. Тий. Насыг хараад, Эвлийн цамгаа хараад. Nice, гоё юм байна уу. Би Франц руу очихоос өмнө түшиг ахаас асуусан байсан. Монголоос захих зүйлсүүд байгаа юу? Байгаа бол санаа зовлтгүй хэлээрээ гэдгсэн байсан. Тэгээд түшиг ах өөрөө нөөц дээр Монголоос авчруулмаар байгаа зүйлсүүдээ ингээд бичээд явуулаад тэгээд би бүгдийг цуглуулад тэгээд Франц руу очиод одоо түшиг ахт захисан зүйлсүүдийг өгөх гээд ингээд байж байгаа дүрс одоо орж ирэн шүү. Тэгээд зарим тайлбарлах шаардлагатай юм байх юм бол би яг ингээд влогны голоор орж ирээд та нарт тайлбарлаж өгж бай. Билгээ авахгүй суудсан чи ямар эвгүй юм бэ? Түшиг ахын дэрсэн. Одоо бэлгээ өгөх гээд надад айгүй захисан юмнууд лист. За яах гэсэн юм дээ? Тэгээ бүр ингээд яг хүсэж байгаа шиг захаагүй. Би ингээд танд ингээд хэлсэн шүү дээ ингээд voice-оор амар их юм ингээд захаарай, битээ санаа зовоорой гэсэн чинь надад нэг дөрвөн юм захисан. Харин ерөөсөө тэгэж хүн асууж байгааг болохоор тулгамдчихдээ юм билээ. Тэгэл нөгөө за цагтаа хідэл захийлэг гэж бодож байгаа юм чи. Nice. Тэгтээ яах гэсэн юм дээ? Одоо энэ цагаасаар алах гэдэг байна. Хитээ зочих уу? Оо тийш тий. За хэдүүлээ бүр хамтдаа бичих юм дээ. Битүүртэй тийм юм. Манайш 3-даа битэг. Хараа ийм хүн хараа. Хараа амар хүн. Яа. Энэ болохоор борцсон. Тэгээд энэ яг бүгдийн яг юм адилхан юм мөнгөлөг уут нь вакуумд болцсон. Оо nice. Ер нь бол классик. Энд Францд, Европт борт гэж юм байхгүй. Тэгээ борт шүлэнд жоохон хийгээл ер нь хоолндоо жоохон хийж амар гоё яг нэг Монгол амт ордог. Тэгээ тийм учраас хүмүүст бол борт цагчтэй. Баярлаа. Зүгээрээ. Тэгээд чөмдөг самар. Оо. Коконашир. Би их чин чамд бэлгтэй ирсэн юм миний дөө. Бэлэг авч. Нэг настай. За энэ болохоор амар сонирхолтой. Таны нөгөө нэг энэ арай. профайл зураг нэг юм Бэтментэй холбоотой шүү дээ. Тий. Тийм Бэтмен. Нүүн ингэдэг. Уг нь TikTok дээр аюу гоё л гараад идэв тий. За ямар ч ч ингэж өмсөд ингээ яг Бэтмен шиг харагддаг муурны. За дараа зохицуулна. Одоо жоохон хөөрцөн баг шиг байна. Баярлалаа. Хөөрхөн бэлэг байна. Тэгээд дахиад муур юм авсан.
А тийм. Ийм хувцас авсан. Өө наа чи ямар хөөрх юм. Дулаах одоо яг өмсгöd гоё юм байна те. За өстэй хувцсгүй байгаа шүү манай муу. Тэгээд энэ охин муруу ингэхтэй Эрэгтэй муу. аа тийм үү. Гэтэ эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ. Зоххооц юм уурны хөөрх юм бэ. ийм юмнууд авсан. Кока битэрч гараад өгчтэй. Надад чи ийм Нью-Йорк гэсэн сүртэй юм юу байхгүй штэ. Дараах нь болохоор та жимс гэсэн штэ тий. Хөлтүү жимс. Түү ааруул авчихсан. Томороо. Усан дэвтэгээд уул гоё яах. Бүүн каст шүү дээ. Дараах нь болохоор хоньны сүүл. Тийм хоньны сүүл гээд тэгэд яг ийм хоньны сүүл. Хоньны сүүл чинь жинхэнэ энийг яадаг вэ гэхээр би юу яа эндээс илэг аваад илэгтэй хойлж шарж итгэхээр зүгээр л янзтай заа. Дараах нь болохоор нөө бичин цаагийнх нь болохоор ийм аяга энэ цоошин аяга гэхдээ нүг хайрцан зай ажиллажсэн болохоор би ингээд юунд яцсан ийм цэсэн аяганд усуул аюу сайн байдгийм байна. Та ерөөсө багын захиад байсан болохоор би өөрөө мэдээд яг юмнуудыг нанд юм биш. Надад цэсэн аяг байхгүй. Цэсэн аяганд усуулах одоо ингэндээ уугаад яг нүг ийм аягнууд байдаг шүү дээ. Тэгээ нөгөө нэг тийм Монгол. Тэгээд тэр нь яг нэг тэг байнг бол уухгүй шүү дээ. Тэрийг яг ингээл тавьчин гэхээс хэрэглээ болохгүй байх гэж одоо таныг цэсэн аяг авсан байгаа. Яг цэс. Энэ аяг биш бас ингээд цэсэн халбаг сэрээгээр. Окей. Тэгээд бүр ингээд битүүмжлээд ингэсэн. Таны ингээ өөрөө гоё задлаад хэрэглээрээ дараа нь Төвшиг ахын загсан юмнуудаас нэг юмын таг мартсан байд юм аа. Надаас ондоогийн дугаарч л ондоогийн дата нэг асуусан. Тэгсэн тэр тухайн үедээ бол ок болсон шүү. Ингээ шийдэх айгүй амархан юм байлээ. Сайт руу ч юм уу эсвэл ап руу н ороод ондоо ч бүр аппликейшнтэй юм байлээ шүү дээ. Тэгээд тийш ороод өөрийгөө бүртгүүлээд тэгэд оронд нь 66 ГБ датаг хугацаагүй дата бүр ингээд авах боломжтой. Зүр өөрийгөө бүртгүүлснийхаа хариуд хэрэглэгч болсныхаа хариуд 66 ГБ датаг нөгөө тэг төгрөгөөр авах боломжтой. Устдаггүй, өгдөггүй ингээд байж л байдаг дата юм байлээ. Ингээд хугацаагүй болохоор амар гой санагдаад байгаа хгүй. Монголд ч одоо тэгээд 2 өдрийн дата авахд л тэгэл хугацаанд дууссан бол миний үлдэгдэл дата тэгээд шууд бабаа шүү дээ. Та нар бас тэр 66 ГБ-ыг бас хэдэн өдөр хэрэгжилж гин, хэдэн сараа хэрэгжилж гин те. Бас нэг юм чаленж хийгээрээ тэгээд хэр уддын минь бас харъя. Би бол одоо туршилтынхаа хугацаанд дээр л явж байна. Миний 66-ыг дуусаагүй л байна. Ондог 2025 онд туршиж хэрэглэж үзэж байна. Гоё байна. Ондоо бол ондоо байдгийм байна. Та нарт би баг аюу гоё хэрэгтэй мэдээлэл өгч байгаа юм шүү те. Урт насаж удаан жарах юм дээ. Тэгээ мэдээнд ийм бет мэдээ ийм сая замаар авсан дэлгүүр ороод. Хөөх байгаа мó тэгэхээр ямар лал идэг нацсан. Гоё юм. Ямар их бэлэг авчихсан те. Дууссан юм. Дууссан. За баярлалаа. Ямар ч хөөрхөн. Ямар ч хөөрх их бэлэгтэй. Энийг одоо хөрөгчөндөө хийгэрээ. Чи Монголын чихэрний хатаа хаан мэт. Candy Queen Францын өглөөний цай харуулах гэж байна. Ер нь л жоохон францлог юмнууд л бодож яасан. Тийм ээ. За эхлээд эндээс ахуулаад гоё Франц нарийн боо хүмүүс мэдж байгаа. Жоохон бяцарчиж цай уудна. Гэхдээ яг уу тэгээд бяслаггүй мэдээж Франц өглөөний цай гэж юу ах вэ? 1 2 3 4 төрлийн бяслаг байна. За тэгээд сумон загас байна. Ярга загас юу гэдгүүлээ? Лимонта цай. Тийм, лимонта цай. Жимснүүд. Тийм. Загасны төрс. Тэгээд энэ болохоор бяслагтай, дотроо сумоотой загастай. Энэ ямар сонирхолтой юм те. Сонирхолтой бас хэдүүлээ. Энэ бүрнгийн 10 шиг харагдаж байна. Гэсэн хөөрхөн. За илүү идэ. За идтгээ. Just өнсөд би өглөө нөө буудлынхаа өглөөний цайнаас хоцорсон юм л таа. Сайн биш тэгвэл. Тэг унтаад цагийн зуруу яахгүй. Тэгээ Монгол цагаараа сэрэнгүүтлээ Франц цагаар гэдэг зомби шиг болоод би нөгөөний юу үтсэн таны нөгөөний бяцлаг иддэг юм. Тэрэн дээр бас нэлээ юу тэр бичлэгийн та хийсэн үү? Би хийсэн. Тэгсэн л ахна. Бяцлагны соёлоор хамгийн алдартай Франц улсын тэр ямар хөөрх юм те. Өмхий бяцлаг гэж байдیں۔ Гэтэ тэрний даалга айгүй муухай үнэртэй. Гэтэ амтанд ажгүй. Энэ айгүй сонирхолтой санагдчих. Зисэн аяганд цайгуулаа. Ирүүлэн хийх хүсье. Хүмүүсээ. Та нар сайн уу? Би бас сайн. Та мэдтэн үү? Би ахын мэддэг болсон. Гоё. Вау, би хэлэхгүй байсан. Баярлалаа. Хаяа мартчихсан. Хамгийн гол юм мартчихсан. Харин тий. Франц дээрээ анхны курсант. За. Монголоор бол тэргүүн баха тий. Та тэргүүн гэж мэдэх үү? Тэргүүн яг ижлэх нь ер нь бол. Би болохоор жимстэй дуртай байсан. За ингээд Франц өглөөний цай бид 3 ууж байна. Одоо ингэсэж гарнаа. Гар сонирхолтой газар орё доо. Дүүгийн эртнийх дагуулж явж жоохон зугаалуулъя да энэ ч. Харин тийм ээ. Тэгвэл Франц дээр жоохон уудаад байд юм. Ахын дүү гадар үзүүлнэ. Ахын дүү дэлхийн ертөнцөд үзүүлээ заа. За баярлаа. За гараад уулзъя бөөнөрөө. Төшиг ахын бичлэг хийдэг.
өрөө гэх юм уу хэсэг гоё юм байна уу энэ golden play button гоё юм аа дайд савал плей ойда тэнд гоё юу муу гаргадаг юм шиг байна планаа гаргаж маргаалтаа одоо энэ нууц идөө ингээд нууц юм шиг байна айгу нууц юм бичсэн байна за ингээл ажлынхаа ширэн юм байна би бол ингээд жимсээ идэд байж байна Ахын бичлэг юу бичлэг гинэ бэлтгэл хийдэг өрөө байна. жим яахгүй шууд ингээд толиндоо харж байгаа л юм Жимд явах шаардлага байхгүй. за ай түшиг ах их хоёртойгоо юу явж гинэ эвлийн цамхаг явж гинэ одоо ингээд хоёр дахь удаага эвлэлт очих гэж байна сайн байна уу хай энэ хоёр гоё юм байна уу үнэхээр үзэх би бол жоох атаархал байна үерхмээр санагдчихлаа за түшиг ах надад гоё юм авч өгч байна баярлаа ахын хишиг одоо насаараа хэрэглэнэ шопинг хийгээд явж байна өнөөдөр за түшиг ахта ямар юм да найз охины чинь ингээ гуугаа зургийн дараад шүү Тэгээ шууд модель болчихлоо шүү. тэглээ шүү яа бид гурав ингээд эвлийн цамхаг орох гэж байна Эдгээр цамаг ор зураг даруулцгаая. зураг даруулцгаая манай хоёр алхаж байна урд энэ хоёр чи үнэхээр романтик юм байна оо хайрын хотууд одоо ингээд романтиклахгүй гэж айгвтэй би ингээд ганцаараа алхаал авир ядаргаатай те за түшиг ах надаа им гоё бэлэг авч гисэн миний яг авмаар байсан айгу гоё юмнуудыг авч гисэн баярлалаа та Зүгээр ахын дүүгээ жоохон эрхлүүллээ. харин тэглээ тэгээд түшиг ах ингээд баахан тортой юм ингээд барьцаа явж байна бид гурав зүгээр амьдралын хамаг сайхан ховыг базаад аллаа Монголын бүх ховыг л сонслоо шүү. Монгол байгаа юм шиг л сонслоо шүү. тийм ээ үү. За бид гурав одоо ингээд эвлийн цамхаг руу явлаа. Цаг агаар бол айгүй гоё ээ нөө. Тэгээ харах мөн үү? Харахнаас илүү. Guys, Францын харах ямар том юм. Найзалцсан явж байгаа юм шүү. Би барыг очоод найзалчих юм. Эвлийн цамхагын урд харахтайгаа тарлаа. Май харах бүр дэгдэж өгч байна. Энэ баг хайхгүй. Энэ яагаад байхгүй юм бол Францын харах. Оо. Ингээ гэр юм бах та. Озаад. Тэний ингээд ямар том юм те. Үгүй яах вэ? Эвлийн цамхгийн урд харах нь бол түшиг харж байгаа гарч. Би ч хоо битэн шүү. Би ч идрээгээ тань шүү дээ. Йой. Жоны болдоо хоёр явж. За одоо энэ дотор сая хулгана байсан. Тэгээ түшиг ах намайг онгоолгоод үзгсэн. Би байна ихтэй бодоогүй шүү дээ. Нэг харахыг бол олсон шүү. Дээстэй үндэ яараа шилээд байна. Йоо эдгээр өөрсдөө орилоод байна. Эдгээр өөрсдөө харахнаас айгаад их юм. За эвлийн цамхгийн урталд амьдрал бужигнаж байна. Түшиг ахтайгаа. За та жоохон тайлбарлаач. Захын одоо амьдрал харуулж байна. Энэ өөр ч одоо ингээд олон улсын найзуудтайгаа эвлийн цамгийн урд байна. Иргэн тойрныг харж байгаа. Найзууд байгаа. Жоо аюултай байна яг эвлийн хав. Хулгай ихтэй ч юм уу те. Түшигээ хаагаа болохоор Бэтмен байгаа гайгүй. За. Францаас мэнчилж байна. Чами. Яг л Францд байгаа юм шиг байна. Яг л Францд байгаа юм шиг гаргаарай. Цамхаг бол гоё ээ нөө. Сайхан байна уу? Зэжахан. Эвлийн цамхгийн доогуур жоох эвгүй юм уу? Хулгайтай. Эвгүй хүмүүстэй түшиг ахваага тултаал энэ хаваар явж ин да. Тэгэхээс одоо ингээл өрөө би ганцаараа явж исэн бол ингээд энэ хүмүүс намайг яач ч магадгүй. Зүг баха. Ахтайгаа хат алцахгүй. За бид хэд Франц ресторан орох гэж байна. Тэгвэл Франц доо хоол идэх гэж байна. Хин дэм гоё харагдаж байна. Тийм шүү дээ. Антим байгаа. За бид гурав ингээд хоол идэх гээд ирсэн байна. За түшиг ах маань хоолныхаа хай. Ясгөр юм бэ? За бид гурав одоо ингээд хоолоо захиалаад авангуутлаа харуулъя. Ястай яг цэвэр Францтай байна. Тэгээд би тэгэхэд далайн ийм цуглуулга авсан. Oyster та бүхэн мэдж байгаа. Францаар wheat гэдэг. Ер нь сонирхолтой. Энэ хөөрхөн жижигхэн масл байна, тэ? Гэх мэтчлэн. Ер нь сонирхолтой хоол авсан.
Франц хоол ерөөхдөө аль хор захиалгыг шийдсэн. Тэгээд Франц гоё стейк байна, мах байна. Франц шаарсан төмөрсөн French fries байна те. Яг French fries-ийг French-ээс нь авч ийн. Сайхан болцоорой guys. Одоо бид нар идлээ. Тэгээ шууд сорох юм аа. Лимон нэмээ. Йоо ахыг хоёр маань ингээд халамжлаад ах юм аа. За төлөө. Надад амар сонирн байна. Харин тий. Ямстай. Ямар амттай. Гоё амттай. Зөөлх амттай. Надад бол айгүй сонирн байна. Саяны oyster бол. За хан гоё ярьцсан. Баярлаа. Тэгээ чи яг ахыхаа өнөөдөр гайгүй амрыг гэсэн үед ирсэн. Яг тийм үү. ямар ч Ашгүй дээ. өгчтөр ахын жоохон ажиллаж рекорд хийгээд жоохон яасан. Тэг яг өнөөдөр хоёулаа затснаа. Тэгээ өнөөдөр яг хоёулаа. Зацаа санаа амардаг шүү дээ. За миний стейк. Бээр түүхийн мах идэхтэй айгүй муу ахгүй юу? Гэд зүвдэд идэг. Энэ болохоор аман доохороо түүхийн ам татахгүй. Сайхан цадаж байна. За бид гурав хоолоо идээд болчихлоо. За бид хоёр сая баахан хархнууд харж нүдэ баясгалаа. Тэгээд Парисын нэгэн хэсгийг чамидаа харууллаа. Нилээн гадуур зугааллаа. Тэгээд ямар шүү байсан? Дажгүй чадсан уу? Гоё ялоо. Түшгөх бол үнэхээр гоё. Францаар аялуулж чадлаа. Гоё тухтай байна. Тэгээд түшгэх найз хүнтэй бүр найз болцоо. Тэгээ өнөөдөр гоё амттай болоор дайллаа. Надад бас амар хөрөнгө бэлэг авч гисэн. Тэгээ бид гурав зад шопинг гэсэн. Тэр хэсгээ жоохон бичээгүй байж магадгүй зарим бичлэгээ. Этгэхийн нөгөө нэг гоё аялалдаа фокуслаад бичгээ жоохон орхилдуулсан байж магадгүй. Тэгээд өсөн баярлаа, түшгэхтэй баярлаа. Түшгэх найз хүнд баярлаа. Гоё лайк дараарай. Subscribe дараарай. Comment бичээрэй. Баярлалаа. Баярлалаа. Bye.